Алунгой эхийн сургаал. Эрт үрдийн цагт Алунгой хэмээх нэгэн цэцэн мэргэн бүсгүй 5 хүүтэйгээ аж төрөн амьдран суудаг байв. Гэвч Алунгой эхийн 5 хүү өөр хоорондоо ихэд түнжин муутай байх ба үргэлжил хэрэг төв тарьж хоорондоо муудалцаж хэрүүл зүйдэн байнга хийдэг байв гин. Ингээд нэг өдөр 5 хүү ахиад маргалдаж талаар нэг юм болов. Үүнийг харсан Алунгой ихэд хүнэглэж яаж үгүүдээ эвтэй байлгах вэ гэв. Нэг өдөр хүүхдүүдэд дуудаж суулгаад ийн асуув. За хүүд минь та 5 ах дүү сатлаа юунд ингэж хоорондоо хагарч байдаг юм гэхэд хамгийн том хүүн эцгийн үед төрсөн энэ 3-аас л хамаг зүйл ихтэй. Нэгэн эцгийн цусгүй атлаа яахан ингэж нэг гэрт хоол хуваалцаж болох вэ гэхэд баг хүүн эвлэлтэн сууй гэтэл хамгийн ахмад нь та атлаа үргэлж биднийг ингэж нүд үзүүрлж байдгийн юуны учир вэ? Хагаралтах аюулаас хамгийн түрүүнд сэргийлэх ёстой босуу. Юу гинэ чи? Ах цахаа алдсан энэ зарцын хүүхдийг даруй гэрээсээ хөвөл зохино гэд ахаад л хэрүүл зодон эхлэв гэн. Алунгой их хүүхдүүдээ зогсоогоод хөвөн бүрт нэг сум өгөөд хугал гэхэд хөвгүүд бассан шинжтэй жуумалзаад авсан сумнуудаа ядах юмгүй нэгнээрээ хугалж орхив. Хүүхдүүд сумаа хуглаад бахтан зогсовч яагаад ингэж байгаагийн учрыг олж яд. Гэтэл Алунгой их нэг сумын оронд ахин 5 сумыг багцааж өгөөд ахиад хугал гэж хэлв. Хөвгүүд багцсан сумыг аваад хуглах гэж ээлжлэн оролдовч хинэн ч хугалж чадсангүй. Олон дахин оролдоод чадсангүй. Ингээд Алунгой хөвгүүдэн цуглуулад учрыг хэлв. Та 5 хөвгүүн миний нэгэн хэвлээс төрсөн ах дүүс биш үү? Ах дүү атлаа атаатан дайсан мэт юун төрсөн нэгнэ хэмнэлнэ. Хэрв та бүгд өөр хоорондоо ингэж хагаралдан ганцаар явбал тэр нэг сум мэт бусдад хялбар дийлдэх болно. Харин эвийг эрхэмлэн хүчээнэгтгэн хамт явбал тэр багцсан сум мэт хэндэж хялбар үл дийлдэнэ. Ингээд хөвгүүд эхийн хэлснийг ойлгож тунгаан өөрсдийнхөө алдааг ухаарчээ. Энэ цагаас хойш 5 хүн хэл амаа билүүдэж хэрүүл уруу хийхийг төвчин бие биедээ тусалж эв хүчийг эрхэмлэн амар тайван амьдрах болжээ.